Сайн байцгаана уу найзуудаа. Би ирлээ. За тэгээд ойрын сонин хачин бол төрсөн өдрөөр явсан. Дүүгийнхаа төрсөн өдрийн талаар бичлэгийг оруулсан. Төрсөн өдөр айгүй гоё болсон. Айгүй их завгүй байсан. Нааша цаашаа юм зохицуулах, хоол мундны юм янзлах гэд ер нь бол жоохон завгүй байсан. Тэгээд завгүйгийнхаа хажуугаар бас бичлэг хийх бас завтай байсан. Тэгээд хөөхөн хідэн авсан бичлэгээ эвлүүлээд дүүгийнхаа төрсөдөд зориулаад бичлэг оруулсан. За тэгээд тэр үеэс тэр хугацаанаас хойшоо 25-наас хойшоо өнөөдөр чинь 2 сарын 1-ний хүртэл амар их завгүй байсан. Ажилтай, өдөр болго ажилтай. Өглөө гараад орой орж ирэл, өглөө гараа орой орж ирсээрээ гэр мөрн гэр ороо маань бүр аим шиг юм болцсон. Тэгээ өнөөдөр сайхан амарсных гэрээ цэвэрлээ. Тэгээд өчигдөр гэртээ жоол жоохон юм авсан. Гэртээ жоохон хэрэгтэй юмнууд авсан. Тэгээд тэрийг та хэдэд харуулах гад хэдэн дөрөөр ямар юм авсан. Юу нь ямархуу ирсэн байна гэдэг талаар unboxing бичлэг заяа. Би угаасаа бүгдийг задлаагүй. Гэтэ би захиалсынуудаа бол өөрөө харж байгаа захиалсан. Гэтэ бүгдийг ерөөс нь нэгч задлаагүй байгаа. Тийм болохоор бүгдээрээ unboxing бичлэг хийнгээ. Ямархуу юмнууд ирсэн байна гэдгийг хараад явцгаая. Дараа нь бас хүмүүс энэчнээс захиалах ч юм уу ямархуу юм байсан тэр талаар бас хараад хэрэгтэй байж магадгүй гэж одоод бичлэг хий гэж бодсон юм. Угаасаа би энэ цухаар л ингээд юу авснаа ярьдаг. Манай энэ болохоор би хумсаа будаж агаад хумстынхаа гээлийг асгацсан юм. Тэгээ жоохон мухаа харагдаж байна. Энэ дээр удирдлага тавьчих. Окей. За тэгээд бүгдээрээ эхнээс нь юу авсныг маань харцгаая. Ер нь бол том юмнууд авсан. Гэртээ. Том юмнууд авсан. Заримыг нь би оруулж ирж дийлэг болохоор зарим нь үүдэн дагаа. Тэгээд үүдэн дагаагаа угсарчаад та нарт зургийг нинчээ оруулж харуулна. Тэгээд угсраагүй болохоор ямар хуу юм байснаа сайн бас мэдгүй. Хэрвээ угсарч амжааг байх юм бол би харж захиалахдаа ямар юм байсныг бүгдийг нинчээ зургийг нь оруулаад өгье. Тэгээд таад боломжийн үнэтэй ах юм бол бас дараа нь энэчнээс бас авч болох байлгүй дээ гэж би бодов. За тэгээ бүгдээрээ миний авсан юмтад танилцгаая. Бикэ би шин зүчгээ. Эхлээд ингэсэн. Одоо энд харагдаж байгаа будаа гшагч агаад энэ улаан будаа гшагч ахгүй юу? Энийг би анх энд оюутан болж ирээд хэлний бэлтгэлд байж ахта. Тэгээд хэлний бэлтгэлд байхдаа бид нар дотор байранд байдаг гэсэн. Дотор байранд байж захтаа тэгээд хугацаа маань дуусаад би байр түрээсэлж гарахаар болоод тэгээд энэ one room нэг өрөө байранд сургуулийн хажууд түрээслээд тэгэхэд манай агаа надад ор будаа агшаагч нэг төмпөн шанаг тиймэрхүү юмнууд агаа авч өгчээсэн. Тэрний нэг нь энэ будаа агшаагч ахгүй юу? Энэ маань ингээд 4 жилийн дараа 4 жил хэдэ тийм ээ яг 4 жилийн дараа юм ээ. 4 жилийн дараа энэ маань жоохон ямбирсан гэхээс илүү за ажиллах нь бол зүгээр ажиллаж байгаа юм. Гэхдээ будаа агшаахаар будаанд маань юм сонин энэ будаа агшаачны одоо төмөрнийх нь амт гэх юм уу нэг тийм юм амтагдаад байгаа юм. Тэгээд би будаа агшаагч уугны шинэ гэрт орохдоо солино гэж ботсон болооч тухайн үед нь тэгээд мөнгөгүй тэгээ болоогүй. Тэгээд өнөөдөр бишээ. Өчигдөр будаа агшаагч авъя гэсэн бас шийдэлт хүрээд тэгээд будаа агшаагч бас авсан юм аа. Тэгээ энэ будаа агшаагчаа хаягч байгаа юм. Тэгээд шинэ авсан будаа агшаагчаа маань бүгдээрээ харцгаая. За бүгдээрээ задлж үзье. Энэ болохоор Kuku гэдэг брендийн будаа агшаагч ахгүй юу? Солонгост ер нь Kuku-гийн бүх төрлийн цахилгаан бараанууд байдаг. Тэгээд ер нь хамгийн их харж сонсож харснаар болохоор энэ Kuku-гийн будаа агшаачаа захиалсан. Ер нь байж болох арай гайгүй хямдхан үнэтэй байсан энэ. Ер нь боломжийн үнэтэй байсан. Ямар хэцүү задарсан юм бэ? За энэ дотроо ийм номтой юм байна. Танилцуулах номтой.
За будаа агсагсны юм хутгуур байна. Нэг юм залхуур байна. Тэгээд будаа агсагч маань амар сайн хамгаалсан юм зөөлөвчнүүд амар их байна. За энийг бүгдээр харцгаая. Ийм зөөлөвчтэй айгуу сайн зөөлөвчтэй юм байна. Сайн зөөлөвчтэй гэж юу гэсэн ч. Дайжгүй зөөлөвч хийсэн байна. Нэг авчихгүй. Энэ болохоор 6 хүний будаа агсагч гэсэн 6 хүний будаа агсах боломжтой. Шагаа ирж байна. За сая шагаа орж ирээд дунд нь бүр завсардаад бүр босон болгыг хийгээд. За будаа агсагч маань нэг юм байна. Юм хөөрхөн хэлбэртэй, цагаан өнгөтэй. Тэгээд энэ дээрээ бас юутай юм байна? Олон үйлдэлтэй юм шиг байна. Тэрийг сайхан дараа нь ухаж агаад бол энэ чинь аим хөөрхөн цэцэг юм шиг. Манай өмнөх будаа агсагчуд бол хөөрхөн цэцэг юм байна. Гэтэ уусаа бит хоёр болноо бүр хангалттай. Аим хөөрхөн. Тэгээд ийм дотроо нөгөө будаагаа хийдэг ийм аягтай юм байна. Ийм аягтай. Тэгээд ийм нэг будаа агсагчтай боллоо. Амар хөөрхөн юм байна. Энэ тогонд химнэлттэй юм шиг байна. Энэ нөгөө нэг энэ солонгосын ийм нэг цахилгаан барааны хажууд ийм юм байгаад идэв. Ийм 1 2 3 4 5 гэсэн ийм 5 байх юм бол ер нь тог амар их одоо ашиглагддаг гэсэн үг. Энэ болохоор нэг юм байна. Одоо жилд одоо гарах мөнгө нь гэх юм бол 20,000 вон гэсэн дүнтэй юм байна. За нэг юм хөөрхөн будаа агсагчтай боллоо. За дараагийн 26 онд бас авна гэж ер нь анх л бит хоёр хамт амьдарч эхлээл ер нь авна гэж их ярьдаг байсан юм маань байгаа. Тэр маань бол пидэ. Нойлын пидэ байгаа. Нойлынхаа пидэ бүгдээрээ бас задлаа. Тэр маань бас нэлийн том савтай юм байна. Энэ тэгээд амар том савтай юм байна. За юу ч гэсэн би эхлээд задлаатахай заяа. За пидэгээ задлчихлаа. Ер нь л байдаг л пидэ л юм. Пидэ ямар байдаг? Тийм л пидэ байна. За энэ ч нэ ямар тийм нэг үйлдэлүүдтэй юм байна. Өөрийгөө угаадаг л бүкс рүү одоо сайхан салхи мэлх савилзуулдаг л энэ хүүхдийн пидэ эмэгтэйчүүдийнх модер л усаа халаана гэр ласан масан чинь за нэг тиймэрхүү пидэ байна. Үүшээ энэ баг хийгээгүй байтал хуглаа ичихтэй. Скотчтайсэн байна. За ямар ч тийм пидэ авлаа. Пидэ нь болохоор купанаас би бүгдийг захиалсан. Тэгээ купанаас авахад пидэн дээр 2 сонголт байсан. Нэг нь болохоор өөрсдөө энийгээ холбох эсвэл хүн дуудаад холбуулах гэсэн сонголт байсан. Манайх болохоор шагаа угаасаа нөгөө айл нүүлгэлттэй ажил хийж хахад айлын пидэг ингэж ер нь салгаж бид нар авч явдیں۔ Тэгдэг болохоор угаасаа шагаа өөрөө холбочих болохоор тэр нөгөө хүн дуудаж холбуулна гэдгийн сонголт хийгээгүй өөртөө холбоно гэсгээр сонголт хийгээд авсан. Тэгээ сая шагаа ирсэн газ пидэгээ холбоё гэд тэгээд байна. Тэгээ би бичлэг хийгээд гэж хэлээд хүлээж байгаа. Тэгээд одоо бүгдээрээ пидэгээ холбуулъя. Окей. За ямар ч тач пидэ маань нэг иймэрхүү байна. Өөрөө нөгөө холбох болт нь энд байна. За дараагийн юм нь болохоор би тэрийг задлцсан юм. Тэр нь болохоор тоос орогчны маань батарей байсан. Манай тоос орогчны батарей яг нэг өрөөс хоруулаад дуусгаад байсан. Тэгэхээр харж агаад би батарей захиалаад тэрийг өнөөдөр гэрээ цэвэрлэх хэрэгтэй байсан болохоор батарейгаа элтрүүн задлаад заалгаад хийгээд гэрээ цэвэрлээд дууссан. За тэгээ энэ болохоор нэг онц гойд юм биш л те. Гэхдээ миний авдаг бок гэхгүй юу? Энэ вок маань надад ягаад таалагддаг? Ер нь юун гоё тэр талаар таад бас сонирхуулж ярих гэж утсан юм. За ийм бок байна. Дөвний гэдэг нэртэй одоо дөвний мөн л хэлбэтэй. Энэ бок
би энэ бокийг бараг сүүлийн 2 жил бараг авч хэрэгжилж байгаа. Энэ юу н цагаан хувцсыг нэр амар гоё өнгө оруулдаг. Тэгээд бас амар дажгүй үнэртэй. Тийм болохоор би байнга авч хэрэгэлдэг. Шингэн бок. Тэгээд ер нь миний бүр анх би энд ирээд байж байхдаа би Daiso-гоос бок авч хэрэгэлдэг байсан байхгүй юу. Тэгээд тусна үнэртүүлэгч аваад тэр бок маань өөрхий 2000 оны үнэтэй. Тэгээд үнэртүүлэгч нь бас 2 илүү 3000 оны үнэтэй бок байсан. Тэр би баг 1 жил гарan хэрэгжилжсэн. Тэгээд энэ бокийг агаагийн дочиод илүү мэдээд тэгээд айгуу дайжгүй бок гээд анаа хэлж хөөрн би энийг авч хэрэглэсэн ч үнэхээр гоё байсан. Гэхдээ тэр үедээ анх авч хэрэглэж байхад амар үнэтэйсэн зав. Энэ хоёр чинь ингээд нийлээд 40,000 оноор авдаг байхгүй юу. Тэгээд дайжгүй юм ч таахгүй гээд яах вэ? Тэгэл энэ бокийг анх авахд бол 40,000 оноор авахд амар үнэтэйсэн. Гэтэ амар удаан хэрэглэгддэг. Эний чинь мараг 2 сар гарan 3 сар ч илүү 2 сар гарan хэрэглэдэг хаа би. Ер нь бол байнга амар хувцас угаадаг. Өдөр болгон хувцас угаадаг. Яагаад тэгэхээр өдөр болгон ажиллаж байгаа болохоор ажлынхаа хувцснууд угаадаг болохоор ер нь бол манай гэрт вок амар хэрэгцээтэй нэг бүтээгдэхүүн маань байгаа. За ийм вокэнд энд байдаг хүмүүс үзчих юм бол энэ вокийн нэг удаа аваад хэрэглээд үзээрэй. Цагаан хувцас чинь бол амар өнгө оруулалт юм байл шүү. За тэгээд өөр авсан. Өөр юм бас юм авсан заяа. Өөр авсан юм нь болохоор шагаа компьютерийн ширээг солисон. Солисон ч гэж ер нь битгой бас амар удаа ярьсан. Компьютерийн ширээ авъя гэд. Тэгээ компьютерийн ширээг авсан. Компьютерийн ширээ авсан гэтээ амар том. Тэгээ угсрааг байгаа болохоор би үзүүлээгүй. Тэгээд угсарчих юм бол энэ ч гоё зургийг нь оруулъя. Тэгээд манай ширээ одоо байгаа ширээ болохоор ийм номын тавир таахгүй. Тэгэхээр энэ компьютерийн ширээ чинь номын тавир байхгүй зөвхөн компьютер дэлгэц байх тавир зориулттай болохоор номоо тавих тавир хэрэгтэй болчихсон. Тэгээд номын тавир бас авсан. За бас номын тавираа угсрахаараа зургийг нь ороод ингээд оруулаад харуулъя. За тэгээд өөр авсан сонин сайхан юм нь ингээд дууссан. Өөр юм авгүй. Авсан юм байна. Мартчих. Тэрээга бүр аль үжээ задлаад хэрэглээд энэ тэрэн дээрээ сууж байна. Бит хоёр эхлээд би иймийг авсан. Ийм жижигийг. Тэгсэн чинь ер нь бол том өрөөндөө томыг авч тавил ер нь зүгээр юм байна гэж бодоод тэгээд мөнгөө харж агаад тэгээд өчигдөр бас энэ нэг захиалсан энэ ягаан өнгөтэйг. Тэгсэн чинь үнэхээр хөөрхөн байсан, гоё өнгөтэй ирсэн. Тэгээд ер нь бол их дайжгүй. Тэгээд нөгөөтгөө болохоор унтлагынхаа өрөөнд орныхаа урд тавьсан. Тэгээд энэ томьёогоо тавиад унтлагынхаа өрөөнд тэр жижигээ ингээд тавьчихсан байгаа. За эхний ээлжинд ер нь бол иймэрхүү юмнууд авсан. Ер нь бол гэртэл ер нь юм авсан. Өөртөө бол янз бүр юм бол аваагүй. Гэртээ хэрэглэх юмнуудаа ер нь бол авсан. За тэгээд сонир содон авсан юмнууд маань энэ байла. Өөр юу ярина? Би ингээд бичлэгэн дээр юу ярих вэ гэдгийг амар боддог байхгүй юу гэн. Тэгсэн чинь өнөөдөр юусо бодогдохгүй байх юм. Тийм. Тэгээд нэрээ бас нэг сонин юм ярих гэх юм бол одоо ингээд сая би бол ингээд будаа агшаагчаа сольж байгаа гэсэн. Тэгээд ширээгээ сольж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэх юм бол одоо эднэрийгээ ингэж хаяхын тулд шууд гадаа гаргаад хайж болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр шууд энэ чигээр нь гаргаад хаях юм бол хог ачдаг хүмүүс авч явахгүй. Яавал авч явдаг вэ гэхээр хайж байгаа тавилга, цахилгаан хэрэгсэл тим юмн дээрээ ийм юм наах хэрэгтэй. Энэ нь болохоор Солонгост Пегимүр дагжи гэдэг баггүй юу? Дагжи. Энэ болохоор одоо тавилга, цахилгаан хэрэгсэл одоо юу вэ? Ер нь том овортой юмнуудыг хайж байгаа үедээ тэрэн дээрээ энэ одоо энчэн ингээд юун дээр наадаг гэсэн юмнуудыг бичсэн байгаа. Тэгээд энчэнэ үнэн байгаа. Энэ болохоор 3000 оных байхгүй юу? Энэ нь болохоор 5000 оных. За битэгээ холбож байна. Ямар ч тач өөртөө бол холбочих болт юм байна.
Энэ дээдл нь бол гайгүй амархан баха. Доод хус үнийг холбоход устай холбодог юм ин холбох жоохон хэцүү байж магадгүй. Би бол тэгж бодож байна. За ямар ч тач пидэгээ өгсөрчхад та нарт харуулъя. Одоо бараг сууж харуулах юм шүү би чимээр. 2000 years later. За сая бит хоёр ямар ч тач пидэгээ хамт холбочлоо. Пидэ маань айгу дайжгүй байна. Гоё байна. Хөөрхөн байна. За тэгээд одоо шагаа усанд орж гарч ирээд хоолоо идчихэд бит хоёр авсан ширээгээ номын тавиараа угсран. Тэгээ будаага одоо маргааш нөгөөдрөөс хоол хийхтэл ашиглаж үзье гэж бодож байна. Би чинь нэрээс улааныг харж уран шарыг харж шаруун гихчээр энийг ярьжсэн шүү дээ. Энэ нөгөө нэг үлээ хаягч байгаа тавилга цаглаан бараан дээр наадаг гэд би энийг болохоор яг будаа агшаагчин дээр хидийг наадаг, ширээн дээр хидийг наадгийг мэдэхгүй байхгүй юу? Мэдэхгүй тэгээд юу н барагцаагаараа за ширээн дээр 5,000-ыг наагаад будаа агшаагчин дээрээ 3,000-ыг наачи гэж бодсон. Тэгсэн чи энэ 3,000-ийн стикер дээр болохоор ер нь бол болох юм шиг байна. Будаа агшаагчийг нааж яг будаа агшаагч гэж бол алга. Гэхдээ ер нь бол нааж болох юм шиг байна. За энэ 5,000-ийнх нь болохоор бүр амар их байна. Ийм их юмнууд дээр нааж болт юм байна. Энэ дээр бас ер нь болохоор юм шиг байна. Байна. Угаасаа энэ дээр ширээгээ битсэн байна. Тэгэхээр энэ 5,000-ийнхыг ширээн дээр наах нь бол ер нь бол зөв юм байна. Болж. Тэгээ энийг болохоор энэ ингэж мөнгөөр худалдаж авдаг энэ стикерийг ер нь яадын бол гэд би хальт хүнээс сонсон болохоор энэ ингэж стикер авч нааснараа одоо энэ авсан мөнгөө одоо энэ хог мог ачиж байгаа хүмүүст ингэж зориулсан одоо цалин гэх юм болов яг юу гэдэг юм бол мэдгүй. Гэхдээ би ямар ч тааш тиймэрхүү юм сонсч байсан. Гэхдээ ер нь бол угаасаа ийм юм наахгүй хайж болохгүй. Тэр хогийн маань авч явдгүй. Эсвэл дээр нь нөгөө нэг маркераар тэр нөгөө хогийн хүмүүс болохоор тэдэн мянган ийм дагжинаагаараа гэд ингээд бичсэн байдیں۔ За тэгээд одоо ширээгээ будаа агшаагчаа бит хоёр юмнуудаа ухсрах юм чинь авч хаях хэвээр. Тэрнээсээ өмнө эдрийг наана. За нэг иймэрхүү солонгост ер нь хог мог хаяхад ерөнхийдөө энэ стикер бол амар чухал байдаг. Ер нь бүх хүмүүс стикер нааж ер нь хайдаг байгаа. Одоо бид гоо ширээгээ гаргаж хаях гэж байна. За би нөгөө талаас нь барь. Харин ороод үзтээ. Хөлчлээ. За тэгээд өнөөдрийн маань сонин хачинж гэх юм уу, юу ч гэх юм. Авсан юмнууд маань нэг unboxing бичлэг маань нэг иймэрхүү байла. Нөгөө хоёр тавилгаа ямар тач би зургийг нь оруулчихъя. Тэгээ эднийхээ нэр үнийг бас та эдэд зургийнаас оруулчихъя. Тэр бас иймэрхүү юмнууд ийм үнэтэй байд юм байна гэдээ бас мэдээд авчвал бас хэрэгтэй байх гэж бодлоо. Ер нь их амар үнэтэй байгаагүй. Хамгийн үнэтэй байсан юм нь болохоор нойлын пидэ байсан. Нойлын пидэг чинь би 160-аар авлаа. 170-аар авлаа. Тийм баха. 170 илүү 160-ын хэдтэй байсан баха. Хамгийн үнэтэй нийнээсэн. Бусдууд нь бол ер нь гайгүй нэг 20 30 40 гэсэн үнэтэй байсан. За нэг имерхүүл байна да найзуудаа. Миний бичлэгийг маань үзээрэй найзуудаа. Цаашдаа бас гоё бичлэгнүүд хийнэ. Би ихтэй өгнө ажлынхаа нэг өдрийн бичлэгийг хий гэж би ботсон. Тэгсэн чинь энэ бичлэгийг энэ одоо айл нүлгэлтийн ажил хийж байгаа хүмүүс чинь энэ ажлынхаа талбар амар их бичлэг хийх юм байлээ шүү дээ. Бараг хүн болгон энэ айл нүлгэлтийн ажил хийх хүн болгон чинь ийм рил мэлэр ч юм уу одоо богино хэмжээний
тийм бичлэг оруулаад хийчихдээ мэлээ штэ. Тийм юм чинь дугасаа ямар ялгаа авах вэ? Яг л ижлэгийн ажил хийж байгаа юм чи. Яг л ижлэгийн юмнууд хэрэгжилж айлын ачааг багалт юм чи одоо би дайны хажуур дайчин царилж зэрэгцээд явах уу гэж бодоод хийхгүй гэж шийдсэн. Йоо энэ артын ёо ингээд усанд орчод гинтл нойлын хаал онгойлгоч. Ёо ямар сандарва. За бичлэгтэй минь хамт исэн баярлалаа нээзээ. Надтай хамтаа гараа. Баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаа. Дараагийнхын бичлэг дээр юу хийхээ би мэдэхгүй байна. Гэтэ нэг санаа олоод нэг бичлэг хийнэ. Баяртай нээзээ. Лайк, шеэр, subscribe байлгүй. Чи хэлж. Лайк, шеэр, subscribe байлгүй. Лайк, шеэр, subscribe дараарай нээзээ. Бас комент хийрэй. Намайг ямар чи тийм бичлэг хийгээч гэд гоё санаа оноо байвал хэлээрэй нээзээ. Бүгдийг гоё хүлээж авна шүү. Өөт нэр энэ одоо пидэгээ холбоцсон. Тэг өмнө нөгөө нэг юм энгийн жорлонгийн суултар байгаа штэ. Энийгаа ингээд одоо энэ гэрээсээ нүхтэй энийгаа сольж хийж өгөөд пидэгээ аваад явдаг. Энийгаа одоо тэгээ нүүтлээ хадгалдаг байгаа. Гэтэ бит хоёр энийг бас шинээр авцсан. Шагаа энэ өмнө байсныг нь хуглаа хийсэн байхгүй. Тэгээ энийг ингээд сүлд нь шинээр авсан. Энэ амар бас тухтай юу суултар амар тухтай бүр жинхнээсээ. Данч амар хүүт. Йоо миний ганц юм гой дулаахан юм дээр суух байсан. Манай 0 ер нь бол хүүт. Жохон ер нь өглөө ороход амар хүүтэн мэдээ. Тийм болохоор энэ суултар амар хүүтэн байдаг болохоор гой ингээд дулаахан юм дээр суумаар байсан. Тэгээд шагаад бас ийм бөхс хошног угаадаг ийм юм айгүй хэрэгтэй болохоор тэгээд бит хоёр аль талаа харгалзан худалдаж авсан байгаа. За тэгээд үг ярьж өхөр холтлоо гэдэг лөө. Үг мөр юу төлөө. За мэдгүй юм мэдгүй. За тэгээд бичлэгтэй минь хамтайсан баярлалаа нээзээ. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Комент бичээрэй. Баярлалаа.